Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч эмэгтэйчүүдийн дийлэнх нь удаан хугацаанд нууж твчиж ирсэн байдаг байна. Эмээсээ хүчирхийлэлд амжирч хүндрэхээс өмнө холбогдох хүмүүст нь хандаж арга хэмжээ авахыг зөвлөж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эрдэнэсүх эхнэрээ 22 жилийн хугацаанд хүчирхийлжээ. Аястав хамтлагийн дуучин эхнэрээ хүчирхийлж зоддог байжээ. Эхнэрээ гутгалж хөнөөж зэрэг сэтгэл мэдээлэл сүүлийн үед олон нийтэд тэмцэглэл төрүүлж байна. Зэнолын ердөө нийгэмд ил гарсан кейс. Зарим эдгээртэй адил гэр бүлийн хүчирхийлэлд байгаа олон эмэгтэйчүүд бий. Тэдний хувьд хүчирхийллийг дэвчих нь хамгийн том алдаа болдог байна. За ер нь гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн хэлбэрийг хуулинд бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль болон зөрчлийн тухай хуульд зааж өгсөн байдаг. За Монгол эмэгтэйчүүд гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх хүүхдүүдэд өмчөө өсгөхгүй гэдэг хичээх үүднээсээ гэр бүлийн хүчирхийллтийг олон жилийн хугацаанд төвчж явсан нь сүүлдээ гэмтэргийн шинжтэй үйлдэл рүү шилжих үндслэл болж байгаа. Хүчирхийллийг маш их төвчээд байна. За яах вэ гэд хугацаа алдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрний цаана маш их хор хохирол тэр хүүхдүүдийн насанд нь тулгамдсан хор хохирлууд маш их муу үр дагаврууд гараад байгаа учраас хүчирхийллийг хязгаарч төвчгүйгээр нэг удаа байхад нь таслан зогсоохоор л ийм мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. За энэ чиглэлээр сэтгэл зүйчээс тусламж ирж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь хүчирхийллийг олон жилийн хугацаанд төвчиж ирсэн байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь далд хэлбэртэй давтан үйлдэгддэг шинжтэй тул хохирогч өөрөө эсвэл ойр дотны хэн нэгэн мэдээлэхгүй бол илэрхгүйгээс гадна цаашид улам бүр хүндрэх хэлбэртэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл зүйн гэмтэл завчралыг судалж үзэхэд дайн тулаанд орж байгаа цэргүүдийн сэтгэл зүйн гэмтэлтэй ойролцоо байна. Магадгүй тэрнээс ч илүү хүнд байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг л та. Тэгэхээр дайнд орж байгаа цэрэг тулаанчид болохоор байнгын айцтай хаанаас намайг будчих бол хаан дэлбэрэлт үүсчих бол байнгын амьд үлдэх тэмцэлтэй явж байгаа шүү дээ. Тэгтэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс яг л ийм байнгын айцтай төгшөөртэй. Тэгэхээр энэ сэтгэл зүйн гэмтэл завчралыг эдгэрхэд мэдээж урт хугацааны сэтгэл заслын үйлчилгээ тогтмол доктортой ийм тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа эсхийг мэдхийн тулд эхний ээлжинд биеийн гадна хэсэгт шарах сорив байгаа эсхийг анзаарах, айж цочиж гэр бүлийн амьдралаа нууцлах, олон нийтийн уулзалтаас татгалзах зэрэг шинж тэмдгээс мэдэх боломжтой. За харин хүчирхийлэлд өртөж байгааг нь мэдсэн тохиолдолд тусламж үзүүлэхдээ хохирогчийн аюулгүй байдлыг чухалчилж сайтар яриулахыг зөвлөж байлаа.